Монгол улсын Баатар цол хүртээх тухай. Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалд Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь. Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын хилийн халдшгүй дархан байдлыг хамгаалан эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолоо баттган бэхжүүлэх үйл сэтгүүлсэн үүргээ нэр төртөө биелүүлж батлан хамгаалах болон зэвсэг түвшний салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндөрөөр үнэлэн чөлөөлөх дайны Ахмад дайчин Өндрхийн дорж паламд Монгол улсын Баатар цол хүртээж Монгол улсын Баатрын алтан таван хошуу тэмдэг Сүх Баатрын одонгоор шагн сугай. Зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хурал сүх. Монгол улсын Баатар цолоор Өндрхийн дорж палам Ахмад дайчин Дур захиргааны Ахмад зүтгэлтэн Хэлийн цэргийн хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер зэвсэг түвшний тэг 16 дахь нэгтгэлийн баялуун захирагч дэд хурданда Батуюн одоо байлдан оролцсон ангийн тугаас эх орныхон батлан хамгаалах гэгэн сайхан үйлсэд залуу халуунаас зориулсан Монгол улсын Баатар Өндрхийн дорж балам гой адис авч хүндэхэд үзүүлэх эрхэм сайхан ёсыг үйлчлэх гэж байна. Охи зүтэви жинжин томноо зүгдэж агислээ үргэх Монголын хот бүтгэн заяаг дэднээ Огоогоос минерас кат мос Монголом Монгол тэргээ За энэ хүн маань Монгол улсын одоо цэрэг чөлөөлөх дайны Баатар төдийгүй инхийн цагт хөлс хүчээ залуу халуунаасаа зориулан ажилласан ийм зүтгэлээрээ ч гэсэн Монгол улсын хөдөлмөрийн Баатрын хэмжээний ийм одоо зүтгэлтэй хүн байна. Тэгэхээр бид бүхний бахархан даган дуурайж шүтэн үлгэрч явах ийм мундаг хүн байна. ийм сайхан зон олонд маань хөндлөгдсөн энэ сайхан үйлийг бүтээсэн бас одоо энэ Өндрхийн дорж чолонгоогоор бахарч байна. Манай дорж чолонгойн дөрвөн охиных нь нэг одоо охиных нь хүү цог гэрэл гэж хүүгийнх нь том хүү одоо гişиг дөрж гээд миний одоо их хурлын гишүүн байхад миний зөвлөх хийж ирсэн. Одоо надтай хамт бас арчлын төлөө бас үйл хэрэгт хамтдаа зүтгэж яваа миний дүү байгаамаа. Тэгээд дүүгийнхаа одоо өндөр үеийнх нь арга хэмжээнд ингээд зорин ирсэн байгаа. Тусгаар тогтнолын төлөө тэмцэжүүлсэн энэ улсуудаас алдаршуулъя гэдэг ийм шийдвэрийг гаргаж байгаа бас тавхандаа дуулъя. Тэгээд одоо Төв аймагт 2000 айлын орон сууцны хөтөлбөрийг бид хүмүүс эхлүүлээд явж байгаа. Тэгээд энэ оны сүүлээр эх оны ихээр 1-р бүрэлд ашигланд орох байрнаас 2 байраар бас шагнаж байгааг бас дуулах таатай байна.
Өнөөдөр тэр чөлбөмбөй маань 100 насыг зовлож Монгол улсын баатар гэдэг энэ эрхэм үндтэй солыг хүртсэнд би өөрөө болон Монголын зөвшөлтөчн төрийн цэргийн байгууллагууд далбаадаг олон мянган цэрэг дайчид маань баярлаж баярын мэнд хүргэж эрүүлэнх урт удаан наслахыг өрөөж байна. Монгол улсын баатар Ахмадчин Доржулун танд өсвчний инженерийн дарга дэслэг генерал Гамбин бас дурсгоо. Ставын дурсгалын доржиг хартуулъя. Харс үлдтэй Додон бурхан тэнгэртэй